Би зүгээр тэднэрт тандаад хэлэхэд яг нөгөө нэг би тэр чинь 2 дахь дугаар байлаа тий. хороо. Маш уу. Хэлчихсэн. Тэр шиг би яг тийм хүмүүстэй хандж хэлмээр байна. Яг тэгэхээр би өөр 10 жил угаасаа сайн сурдаг байгаагүй. Миний дүнгууд муу байсан. Одоо хин физик мат байна тий. Тэр бүх хичээлүүд дээр би муу одоо гол хичээлүүд муу байсан. Гэхдээ ингээд 100 авдаг байсан нөхдөөдтэй ингээ яг яриад яг ингээ асуухаар ойлгохгүй нүгт надад тайлбарлаж чадахгүй. Watt ampere-ийн ялгааг надад тайлбар, волтынхаа ялгааг тайлбарлах өчгөө тайлбарлаж чаддгүй байхгүй. Тэгээ тэр бол юу юм бэ? Зөв чэйжилсэн баг. Цээж өгөөл оруулсан. Түүнээс яг утгаараа мэдгүй. Тэрийг энэ 100 авснараа чи сайн тэр хичээл сайн гэсэн үг биш ээ гэж билээд байгаа. Тийм биз дээ. Тийм уусаа тийм. Тайлбарлаж өгч чадахгүй бол тэгэл сайн биш л үстэй. Яа, тэгтээ ингээд социализмын дүнгийн систем л энд яваад байгаа болохоос ш. Тийм. Ер нь бол тэр матчка физиктэй муу л гэж би хэлнэ. Тэгтээ одоо энэчнээс нэг асуудал гарч ирэх нь яг үнэхээр сайн хүүхдүүд яг ингээд үнэхээр муу хүүхдүүдтэй адилхан дүнтэй байна гэдэг нь яг ингээд жах асуудалтай байна тий. Тий. Тэгэхээр тэр нь тэгэл яг чадвараасаа л юу зэн энийг үзээд байгаа. Тэг өөрийгөө нэг юм дээр ингээд сайн одоо ингээд 10 жил те баг олимпиад дээр явсан уу гэдэг мэддэг шиг те. Тэгээд тийм нөхдүүд одоо ингээд хөлгтэй авцсан нөхдүүд байдیں۔ Ойлгоогүй. Тэг тэднэрт бол ингээд өөрийгөө бити сайн гэж андуураад бай. Тэгээ андуурах юм бол ингээд мяар. Тэгээ мяарсныгаа ингээд юу гэж ойлгодог вэ гэхээр би уулаа сайн байсан юм даа гэдэг. Угаасаа муу байсан байж би сайн байсан хэзээ юм уу болчих. Хүүхэд ээж мэж аав нар нь хэлэхдээ ингээд ядах. Миний хүүхэд уулаа сайн сурдаг байсан юм та. Энэ их сургуульд яваал муудчлаа гэдэг ч юм. Тэ тэр сургуульд яваал муудчлаа. Тань тэр багшд яваал муудчлаа. Одоо жишээл яг нөгөө ахлах сургуулиас багш солихтоор яг тэгдэг байхгүй. Миний хүүхэд уулын энд физиктэй сайн байсан. Энэ нэг багш ирээд муудчлаа гэдэг. Хүү танаа өгч угаасаа муу байсан байхгүй. Үнэн те. Тэг муу байсан. Битээ өөрсдөө хандаа. Тэгээд өөрийгөө харин яг зөв үнэлээд би энэ хичээл дээр 100 гарт заасан би ер нь ойлгохгүй байгаа гэдэг үнэлээд эртнээс болно ингээд хичээгээд багаас нэхлэлээд ойлгоод явбал уул нь эрт ингээд сайжрах. Жинхэнэ тэр замаар одоо явах боломжтой. Атал тэд нар биднийг ингээд алтаад идэг. Тэр өстэй амар харамсмаар юм зүйл. Ялангуяа хороо. Би бүр хэлчихье. Хөдөө орон нутгийн одоо мундаг сургуулийн хамгийн мундаг хүүхдүүд. Би тэднэрт хандаж хэлэхэд бити андуураад бай. Тэд нар яшмэстэй 8 зад бити андуураад бай. Юу ч мэдэхгүй байна. Бити одоо андуураад бай. Тэгээ өөрсдийгөө одоо сайн гэж бити одоо хөөргөөд бай. Тэгж болохгүй. Тэгтээ хөө тэгэл уусаа байгаад одоо хүмүүс дотроо л сайн байгаа юм чинь тэгэл өөрийгөө сайн гэж боддог шүү дээ. Тэрийг бити сайн гэж бодоол гэдэг байхгүй. Та нар өөрсдөө сайн гэж бодохгүй би муу гэж бодоод одоо яг эхнээс нь эхлүүлээд ингээд үнэхээр ойлгож ийн үгүй гэж шалгаа явбал та нар дэлхийн аль сургуульд хүснээр одоо орж чад. Гэтэл тэгдэггүй. Өөрсдөө тэрний хитэн юун дундаа нөгөө нэг 80 чавган зургалтаа нэг нь төрүүлдэг гэдэг шиг тэр 80 чавганцынхаа нэг нь олчаад өөрсдөө хөөргснөөс болоод бүр ингээд өөрсдөө явж болох байсан тэр гоё өндөрлгөөс ингэж буцаад байгаа юм санагдаад байна. Тэгэхээр надад эсрэгээр ингэж санагдаад байна. Зөв одоо ингээ өөрийгөө ингээд муу байсан ч гэсэн ингээ сайн гэж бодно штэ. Тэнгүүд эсрэгээрээ зүгээр ингээ өөртөө итгэл нэмэгдэх юм болоо. Яг ингээд би одоо жишээлбэл заяа 10 дугаар ангид нэг амар физиктэй сайн байж байгаагүй. Гэхдээ яг одоо нэг ямар нэгэн хүн намаа ингээд физиктэй сайн шүү. Багш маш нэг хаяа магтчих штэ. Тэнгүүд яг ингээ би ингээ хиймээр санагдаад байдаг гэсэн юм байна. Тэгээд ингээд илүү бас ингээ өөртөө итгэл ч юм уу тийм хийх хүсэл төрөөд идэг гэх юм уу. Яг бас 100% бол нэг амар андуураад нэг амар яахгүй байх гэж би бод. Тэр бол гаднаас шалтгаалж байгаа сте. Тийм. Тэгэхээр энэ жи одоо физик жишээлбэл хэрэг зүгээр жишээ авъя заа. Чи тэгээ сайн гээд хэлэгдээд хийжсэн заа. Их сургуульд орсон чинь нэг багш өчөө муу юм байна гэж хэлчихлээ. Чи яг хийх үү? Яг өмнө нь магтаалцсан болохоор одоо тэгэл гайгуулах л та. Хийдгүй маа яг үнэ хэлээ. Хийхгүй байхгүй. Тэгээд дандаа ингээ гаднаас юм хүлээдэг болчих. Ингээл нэг мотивац хүлээ. Яг бас тэр амар харамсмаар яг хүн өөрөөсөө хийвэл зүгээр. Зүгээр баг багт яг тэр нэг юм жижиг хүчээр хүүхд хичээл хийж болно. Баг баг ч юм. Ахлах сургуульд орсноос хойш л үгүй бүх юм жоох өөрөөр ирэх. Ялангуяа их сургууль бол чамайг магтдаг багш чаана.
яг өөрийгөө бодоод иж болно шүү дээ. Би мондог даа гэл. Тэгэл. Тэгэхээр тийм бол харин бүр ань ихлээд сайн хиймээр байхгүй. Зарим нь харин тэрнгээрээ худлаа юм хийхгүй би мондог юм чинь нэг хийх шаардлагагүй наа. Чи амархан гэдэг. Юм хийхгүй байгаа нөхдөд дээ шүү. Тийм. Тэгэд амар харамсмаар ингээд супер явах боломжтой хүүхэд тэрийг ингээд алдаад байгаа байхгүй. Тэгэхэд мэн шиг юм бүтэхгүй бачка тэднээс ингээд одоо илүү сургуульд нэг орох боломж нь олдоод байгаа байхгүй мөнгө төлөхгүйгээд. Тэгээ миний боломжийг бол тэр сайн одоо сурах боломжтой байсан нөхдөд бол ингээ аваа явах хэрэгтэй байсан байхгүй. Тэгтэл тэд нэр өөрсдөө сайн гэж андуурснаас болоод явж чадаагүй ингээ амар харамсмаар би тэдний өмнөөс. Начиг бачка ингээд ийм газар ирж мэрмэргүй байхгүй. Уул. Тэгэл ирцэн ч одоо тэгэл. Амар тийм харамсмаар. Хайрын та нарт амар их боломж байна хүүхдүүдээ. Амьдрал бол харгас юм аа. Тэгээд хүснэр байдаг юм аа. Гол юм нэрээсээ 0-оос нь эхлэмээр л. За ингээд одоо нөгөө эхний сэдв рүү эргээд очиж буцсан шалгалтын дээр одоо яаж өгөх вэ гэдэг гэж шүү дээ. Би 10 жилдээ бол ойлгоогүй шалгалтыг яаж өгөх байлгүй. Шинэ Монгол дахтаны шалгалт өгөх арга мар сураад яг нөгөө 7 өдрийн өмнө бэлдээд ухаарлын 7 хоногор шалгалтуудыг ингээд аваа гардаг тийм юмнууд зөндөө байсан. Тийм болохоор ч яг ингээд яваад ирсэн. За Японы Яшин одоо гадаад оюутнууд зэрэгсэн Яшин шалгалтыг өгөхдөө би юу болсон бэ гэхээр би яг 2 сар 1-3 сарын хугацаанд байна одоо юу байсан. Эрчимтэй бэлтгэл хийсэн. Тэр нь яг шалгалтын материалаа ингээ өмнөх онуудын бүх материалууд байж байдаг. Тэрийг яг шалгалт болох цагт. За яг тэр шалгалт өглөө 8 цуглаад 8:30-аас эхэлдэг. Гэж санаж байна. Тэгээд тийм бол би яг 8 цагта сургууль дээр очиод 8:30 гэхэд тэр шалгалтынхаа материалыг эхлүүлдэг би. Тэгээ яг тэр шалгалтаа хийдэг. Дундаа тэр шалгалтныг цаг завсралдаг. Яг тэрэн дээр би завсралдаг. Яг цаг. Яг тэр шалгалтын өдөр би юу хийж завсралах яг тэрийг л хийж завсралдаг. За ингээд шалгалт эргээд эхлэн одоо өвлцэн математик, хим физик гэдэг шиг би математик нийгмийн ухаан өгдөг. Тэр математик нийгмийн ухааны шалгалт нь эхлэн. Яг тэрийг эхлээд хийн тэгээд дуусна. Яг л энийг ингээд хийсэн. Ялангуяа шалгалтын өмнөх 2-7 хоногийн хугацаанд би өдөр болго хийсэн. Яг өмнөх өдрөөсөө оролцуулаа. Би 13 хоног яг хийсэн. Амар дадчулж шүү дээ. Тийм. За ингэснээрээ би өглөө босоод ерөнхийдөө сүүлийн 7 хоног бол ялангуяа миний эзэн хоол бүгд тэр яг ижлэх юм байсан. Би өөр хоол ерөөсөө идэв. Яагаад? Ерөнхийдөө л ижлэх хоол. Яг тийм. Би яг нэг хувцас өмссөн. Бас тундаа яг нэг хувцас л өмссөн. Нэг амьс өмссөн, нэг хутлаа өмссөн. Яг ингээд давтсан зэ. Ингээ бүр солиот юм шиг. Амьсаа тэгээ удаахлаар чинь шүү. Угаа штэ. Угааж болтгүй юм дээр чинь. Жок. Тэгээ угаа шүү. Тэгээд ерөөсөө яг 7 хоног ижлэхэн хоол ижил хувцастай 14 3 хоног явах хугацаанд болохоор харин яг ижлэхэн цагийн байртаагаар ингээ амьдраад тэгээд яхад шалгалтын өглөө би сэрүүлэгч угаасаа л яг л босно. Ингийн би юу ч бодохгүйгээр нөгөө нэг хоолоо л идэнэ. Угаасаа аваад тавьчихсан байгаа. Юу ч бодохгүйгээр гэрээсээ гарна. Юу ч бодохгүйгээр явна. Тэгээд юу ч бодохгүйгээр очиад шалгалтаа өгнө. Яг шалгалт өгөх мөчөд би шалгалтаа л бодно. Өөрөө бодохдохгүй. Шалгалт дуусчаад яг нөө дундуур нь би юу хийвэ гэдэг дээр би бас юм бодохгүй. Яг тийм миний хийх юм алахгүй шүү дээ. Миний сэтгэл тайван байна. Уцаа ажиллахгүй. Мандад холбогдохгүй. Яг тэгэхээр ямар нэгэн боллоо гэхэд би тэрэн дээр үс юу ч хийж чадахгүй. Би нэг тийм хүчтэй амт юм биш болохоор бид чинь хин нэгэн өвдлөө хавдлаа гэвэл би тэн дээр юу ч хийж чадахгүй. Гэхдээ тэр мэдээг надад хүргээд би тэрийг уншсанаар миний сэтгэл санаа л яар. Надад болон тэр одоо эсрэг тал яаж аваа хүн дээр ямар ч тийм сайн нөлөө үзүүлэхгүй яг үнэ их. Тийм болохоор уцаа ингээд салгаад тэнтэйч холбогдохгүй ингээд бай. Орш. Тэгээд явхад би ядаж өөрийнхөө 100 хийж чадах бол яг тэр 100 л. Би 110 хийхгүй шүү дээ тийм миракл очихгүй. 100 хийж чадвал 100-аараа, 50 хийж чадвал 50-аараа. Харин тэрнээс бага хийх магадлал нь илүү бага. Унах магадлалаа тий бат дээшлүүлж байна. За дээрээс нь нэмээд ямар одоо давтлага хийж болох вэ гэхээр хажуу талдаа ингээд нэг юм ингээд хөлөө ингээд хөдлөгдөг савчдаг хүн суулгаж байна. Ингээд нэг салгалаад байдсан шүү дээ. Нэг одоо ядуугийн юм гэдэг байдсан шүү дээ. Мэдээ. Ядуу хөлөөгөө ингээд хөлөө ингээд савчих чинь ядуугийн өвчин гэдэг байхгүй. Ядуугийн юм хүсээ өвдөлээ. Буруу тийм ядуу хүмүүс хийдэг юм үйлдэл байхгүй. Энэ хөлөө ингээд савчаад байдаг. Ядаргаатай шүү. Би бас ядуу дуруу. Тэгэхээр тэр одоо ядуугийн өвчнөд хүний хажуудаа суулгаад шалгалтаа өгнө. Яаж байгаа юм тэгдэг. Тэг би өөрөө тэгдэггүй болохоор тэр хүн одоо хэрвээ шалгалтын өдөр миг хүн тийм хүн миний хажууд суучаад би стресстэй шалгалтаа өгч чадахгүй байхгүй. Хороо.
Тийм амдаа дасгаад байгаа юм уу? өглөөд идэг нөхдөд идэг. Ард энийг гэхвээс юм аа ийм үний ажил сухараас уур ирдэг болохоор тийм хүн албаар хажуудаа суулгаж чад жишээл тэгж давтаж болно. Би бол яг тэгж чадаагүй. А гэхдээ би нөгөө нэг чимээнд айгүй их нөлөө өгдөг болохоор би ингээд чимээтэй газар албаар шалгалтаа өгч үзсэн. Тэгүн гот ингээд чимээ ингээд тоохолж эхэлж байгаа. Хажууд хүн орилж исэн чамаалга ингээд хаалга тогсож исэн ч би тэрийг тоохолсон сүлдээ. Орж ирээд энэ юу хийж байгаа юм жаа асуусан ч би бүр ингээд тэр хүн тариулж мариулахгүй ингээд сууж боддог болсон. Тэгээ тэнийг л биш бол тэр хүн зайлаад өгнө шүү дээ. Тэний хүн л орж ирээ хөөе чи юм гэдэг. Тэр тийм тэний хүн олдог байцаар. Тэгээд яг ийм байдлаар надад нөлөөлж болох бүх зүйлсийг л ингээд зайлуулж байгаа байхгүй. Нааш тэгтээ бүр нарийн юм байна. Тийм. Тэгээд ингээд бодохоор та нар нэг юм анзарч байна. Ихтэй хүн шалгалт сайн өгөх магадлал өндөр байгаа. Бас үнэн тий. Дээр үед нөгөө нэг 10-аа төгсөөд шалгалт өгөөд дээрээсээ ирэмтлэгсэн хүмүүс сайн сургуулаа аваа явдаг гэсэн бохоггүй. Тэг хийхдээ ичүүд идэгсэн ихэнх хүн. Гэтэ аав ээж үед байж. Одоо энэ буцахад яг яагаад эргэжтэйчүүд гэдэг юм. Харин одоо би эхлээд энэ бэкграунд ярьж байдаг шүү дээ. Дээр үед одоо манай аав ээж үед жишээл ингээд шалгалт өгөөд нэг үндсэн шалгалт өгөөд дээрээсээ ирэмтлэгдсэн. Одоо жишээл Голтой аймаг дотроо нэгт ирэмтлэгдсэн одоо хамгийн одоо эхний сонголтууд өөрийнхөө өгсөн сургуулийг авна. Гадаад байна уу, тэг Герман байна уу, Орос байна хамаагүй өгсөн сургууль аваа. Ингээд дараагийнх нь ингээд аваад тэгтэл их одоо гадаад сурсан нөхдөд эрэгтэй хүмүүс. Гэхдээ яг 10 жилийн дүнгийн харахаа эмэгтэйчүүд илүү. Шалгалтныхын тухайд л эрэгтэй сайн байгаад байгаа гэж юм. Тийм. Яг тодорхой ичсэндээ миний зүгээр таамаглаж байгаа. Яг ингээд би өөрийнхөө ингээд шалгалт өгөөд арай дайггүй авсны ингээд анализ хийгээд ботхоор анзаарахгүй нь яагаад эмэгтэй хүмүүс мөнгөтэй. Одоо эсрэгээр яваа юм шүү. Эсрэгээр эмэгтэйчүүд илүү одоо гадаад руу яваад илүү шалгалтаа сайн яваад байдаг сайн. Тэр нь яг нэг шалгалттай холбоогүй юмнууд. Одоо жишээл нь TOEFL өгөөд сатаа өгөөд явна бол айгүй олон удаа өгч болдог. Тэгээ өдрөө сонгож болдог байхгүй. А дээр үеийнхэн нэг л өдөр байдаг гэсэн. Японы шалгалт ч бас нэг л өдөр байдаг. Яг уу 2-3 өгч болно. Эрэгтэй хүн арай сэтгэл зүйн доктортой байдаг болохоор арай шалгалт өгөхөд юм тайван байдаг байх гэж би бодоод зүгээр хамгаалж байна. Байж болно. Гэхдээ яг гол шалтгаан бол биш. За гол шалтгаан нь юу? Биений. Биений юм ээ. Ягаад? Та төсөөл үзтээ биений юм ирэхээр октод яадаг вэ? Өгдөг үсттэй. Бүү юм болдог үсттэй. Өвдөөд бүр хичээлт ирэхгүй байх тохиол байна. Гэтэл яг тэр адгийн биений юм яг шалтгаан өдөр таарчвал яаж нэг төсөөлж чинь. Гайгүй юм биш үү? Нэг амар байнгын эрдэг юм чинь зүгээр ингийн юм шиг байдаг юм уу? Бид нар тэгж боддог. Үгүй яг тухайн нөхдүүдийн хувьд бол айгүй хэцүү байхгүй. Чи бодоод үзтээ яг шалгалт өгчсэн чинь ингээл зохиод байг боддог нэг бачка. Яа ингээл зохиод байна заа. За. Яг ийм байхад чи шалгалт өгч төсөөлтөг барах уу? Тэгэл байнгын цохолдог бол сурцсан лах байлгүй дээ. Би бол тэгж л бод. Яавчгүй. Би бол яг л тэгж төсөөлсөн ер нь бол. Зөв одоо энэ бол таамаг гэж байгаа шүү дээ. Таамаг юм уу? Эсвэл яг миний амар их бодсон бодол. Тийм. Гэтэ яг өмнөх дугаар дээр хэлсэн шүү дээ. Би философи гэдэг бол бодхоос үзсэн. Маш удаан бодсноос үзсэн. Тэгээ би нэг бас бодоол байсан байхгүй энэ шалгалт яагаад сайн өгчих вэ? Би ч нөгөө багш байсан. Тэгээ хүүхдүүдэд би яг нэг л тэгээ шалгалтын дээр сайн авах бол би одоо их явуулах боломжтойсэн болохоор би тэр маш их бодсон байхгүй. Тэгэл оо shit эднэр чи юм амар давгдчих хүчтэй зүйлээд. Тэрийг өдрийн өөрчилчихлахгүй зэ. Өдөлтийн хянжлахгүй. Ялангуяа шалалтын өмнөх өдрүүдэд амар их стресстэй. Стресстэйгээр эмэгтэйний биений өмнө өвдөлт улам нэмэгддэг байхгүй. Хэцүү юм байна. Тэгээ бодохоор октод бүр амар хайраа. Тийм гот Америк, Европ өвд чинь тийш болохоор IELTS SAT гэдэг ч юм уу TOEFL өгч явдаг болохоор илүү боломжтой. Яа тэгэхээр өдрөө сонгож болно. 2-3 удаа өгч болно. Тэгэхээр тэр энэ шалгалтын тухайд амар боломжтой байхгүй. Тэгэхэд ийш яаж чинь жилдээ нэг явагдчих. Тэмүүт энэ дээр муу ах магадaltaй айгүй өндөр. Амар харамсалтай. Тэгэхээр бид нэр ирчүүд болохоор team gap одоо handy гэж хэлээд байгаа тийм handy gap байхгүй тохиолдолд бид нэр сайн хөөсөр зам уулна. Тэр боломж ашигла. Гэхдээ яг угаасаа одоо биений юм гэдэг чинь одоо гормоны хэлбэлцэл явж байгаа шүү дээ бас. Биений юм эрэхтэх хүлээл гормон өдр ингээл дээш доош болж байгаа. Тэгээ тэрийгээ дагаа сэтгэл зүйн доктортой байдлаас хамаарж байгаа шүү дээ. Тэгээ сэтгэл зүйн докторгүй байдал ирэхээр чинь тэгэл anxiety те одоо янз бүрийн санаа зовнилууд ирнэ тэгээд яг уу тэгээ тэрийгээ даван туулах нь айгүй ингээд бас нэг том шалгалтын хажуугаар бас нэг том юм байгаа даа байхгүй те. Эрэгтэй хүмүүстнийх амар тийм байхгүй. Гэхдээ яг anxiety-тэй эрэгтэй хүмүүс байдаг л ах л та. Гэхдээ биений юм гүйцэхгүй. Гүйцэхгүй байх. Ялц ч зүгээр доктортой сэтгэл зүйн доктортой
Миний хувьд бол тэгж хэлдэг юм зүгээр. Сэтгэл зүйн доктортой л байвал бас илүү нөгөө юм тайван одоо шийдвэр гаргалтын дээр илүү одоо нэг эмошн орохгүйгээр шийдвэр гаргалтууд илүү их хийх магадaltaй байдаг учраас тийг санагдчих. Зарим тохиолдолд азар октоодын яг нэг хамгийн пик үедээ үнэхээр бүр тарих мэрхэ супер ажилтдаг үедээ шалтан арчих. За тэгэл дуусах. Тий. Хамгийн супер шүү дээ. Тийм бас боломж байгаа. Гэтэл эн чинь 50-50 таахгүй. Амар хайр. Тий. Тийм болохоор эмэгтэйчүүд маань бас доор яг ямар байдгийг те бас бичээрэй. Комментэн дээр бичээрэй. Тэгээд би бол та нарын өмнөөс та нарыг өмөрөд хэлж чинь. Та нар харин намайг өмөрөө доор бичих юм уугүй юу? Энэ шалгалтын системийг хэдүүлээс өөрчилж болохоор байхгүй юм л. Бас гэхдээ яг ингээд зөвхөн эмэгтэй хүмүүсийн санаанд дэмдгээс шалтгаалаад одоо бүхэл бүтэн уус гүрний одоо нэг шалгалтын системийг солино гэдэг ч юм байна. Яага болохгүй ш 50%-ийнхаа арт иргэдийн төлөө юм хийх ёстой ч. Яг болох л хөгжлийн би муухай юм бас ярьж байгаа. Би ер нь дандаа муухай юм ярьдаг. За нөгөө нэг би бас тэгэл тэмцүүлэл асууя гэж байна. Хөгжлийн бэрхшээлт иргэдийн төлөө жишээлбэл явган хүний зам дээр нэг юм шар зам хийдэг байхгүй нэмэлтээр нөгөө бэржигнүүстэй хүмүүс зориулаад ингээ зам хийдэг байхгүй. Хөгжлийн бэрхшээлт иргэдийн хувь хийдэг. Яг хараагүй чуудын хувь хийдэг. Хідээс баг гэж бодож чинь зүгээр чинь тамаглаад л дээ. 1% юм болов 10%. За 10-аас бол золтой баг тий. 10-аас Монголын эмэгтэйчүүд хийдэг. 60 мар юм шүү. Тэгж боддог шүү дээ. Эрчимчдүүдээс бол хамаагүй их санагдаад байна. Тэгэхээр бид нар яагаад тий 60%-ийн төлөө юм хийхгүй чинь 10%-ийн төлөө юм хийдэг. Яа бас тий. Гээ утгаар муухай бас тий. Жоо харцангуй ойлголттой бас тий. Амар тийм муухай байхгүй юм чинь. Амар тийм надлаа амар тийм юугүй санагддаг юм. Ийм эргэтгэж биш. Жинхэнэ нөгөө нэг ийм эргэтгэж биш юм. Ялгуурлан гадуурхалт юм шиг санагддаг. Өөрсдөө хөгжлийн бэрхшээлийн иргэдийн төлөө юм хийснээ энгийн иргэдийн төлөө юм хийхгүй байна гэдэг бол надад одоо амар тийм муухай санагдав. Тэг яг яалч бас Монголд энэ амар хэрэгжилдэггүй л дээ. Тэг бас нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас явхад яг үндэ хэцүү л байна шүү дээ. Тэгэл бүгдээрээ л яг нэг тийм одоо юм чинь тэгш бол яг юм justice байх юм уу? Тэгш байдал бол айгүй цөөхөн. Тэр байдал дөрөвт дугаар дээр би ярьж ирсэн шүү дээ. Priority-гээ тавьчаа. Алийг нь төрүүлээд хийх юм бэ гэдэг шийдчихээ. Тэгээ тэрнээс эхлэе гэнэ. Тэгэхгүй. Тэг ингээ Монгол олигтой явгууны замгүй ээжж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн замыг ингээд барих гэдэг үзээд байдаг баг. Тэгээ тэр нь барьсан ч юм байхгүй. Барьж штэ очиж хонгорхой тариашааны нүхэн дээр таарч байна. Эсвэл шонгийн модон дээр толж малчин барьсан. Үнэхээр бүтэхгүй. Тэг амар тэрний оронд тэрийг хиймээргүй баг. Тийм. Хамгийн сонин тэгээд эрүүл мэндийн салбар, боловсролын салбар тэгээд янз бүрийн юм дээр санаа тавихгүй ч зүгээр зам байрна гэд одоо ингээд чичрээд идэг нь яг сонин гайхалтай тий. Харин тийм. Тэгээ ингээд боржуур би ингээд бас солиод идэг юм ойлгохгүй. Тэгээ ингээд за одоо тэгээ улс төрлөө орчвол бас тэгээ бас нэг өөр дугаар болно тэгээд. Энэ бүхэн яг ингээд 10 жилдээ их сургуулийн яг энэ сургалт хичээлээс эхлээд байгаа юм санагдаад. Тэг яг нэг одоо энэ дээр байгаа Ватиканууд бол нэг амар өөрийгөө мундаг гэж бодсон л хүмүүсээс юм бах гэж би бол зөв таамаглаж байна гэж байна. Тэг яах вэ? Айл тийм. Тэгээд би болохоор яг эсэргээрээ энэ дээр байгаа нөхдөд начиг нөхдөд. Начиг. Ягаад? Тийм. Та яасан? Энэ хэлээд шүү дээ нөгөө сайн биш. Гэхдээ ойлгодог. Гэхдээ сайн сураагүй. Гэхдээ ингээ явж байгаад ингээ сайн ингээ дээш ингээ явчихдаг. Одоо яг шалгалт авал бас сайн хүү. Тэ нөхдөд үгүй бах. Би ч бас үгүй. Нөгөө нэг харин сайн байх хэвээр нөхдүүд нь зөв замаараа яваагүйгээс болоод дээшээ гарч чадаагүй байхгүй. Тэгээ тэрнээс болоод мэн шиг нөхдүүд нь та нарын дээр гараад тэгээд та нарыг удирдахын амьдралыг өгөөд байна ойлгож гин үү. Тэгэхээр та нар өөрчлөгдөө. Бити биднийг муулаад байна. Тэ? Биднийг одоо энэ нэг юмстай 10 жилдээ муу сурдаг байсан юм бэ? Бити солиор чи өөрөө угаасаа ойлгоогүй. Чи муу сураад чи сайн дүнтэй муу сурснаас болоод наача байгаа гэдээ ойлгочих. Та нар өөрсдөөс эхлэе. Бидний дээр та нар гарах хэрэгтэй байна. Тэгэхгүй яг та нар тэнэгтэж өөрсдөө би одоо 100 сурдаг. Би 100 сурдаг болохоор ийм чихгүй, тийм чихгүй солиорсноос болоод солиорсноос болоод мэн шиг нөхдөө та нарын дээр гарчгаад ингээ зовоогоод байна. Тэгэхээр энэ бүхэн ерөөсөө шалгалтаас эхэлж чинь, дүнгээс эхэлж чинь, хичээлээс эхэлж. Яа, шалгалт. Тэгэл 10 жил. Ер нь юмыг яаж хүлээж авч юу ч хийдгээсээ л тэгэл бүх юм сайхан хамаарна да. хороо. Хичээлийг сайн яг хийж чадж гин үгүй үед ерөөсөө ганцхан зүйлээс л өөрийгөө дүнжиж болно. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг гэдэг хичээлийнхээ одоо
За хамгийн хүнд хичээлийг хичээе. За болив. Хамгийн одоо амархан хичээлийг нь очоод нэг тэнэг найздаа заагаад өгцөө. Тэр найз чи ойлгоод дараагийн хичээл дээр тэр бодлогоо бодож чадвал чи тэр хичээлдээ магадгүй сайн байна гэсэн үг. Тэр найз чи ойлгож чадахгүй л чи тэр хичээлдээ муу байна л гэсэн үг. Яа. Тий. Тэгээ бас нэг юм үг гадаг шүү дээ нөгөө. What you do anything is what you do everything гэдэг. Чи яг юу хийж ийн яг юуг ямар хандлагатайгаар хийж ийн тэр чинь өөрөө яг бүгдийг чи яг яаж хийж байгаатай ингээ хамааралтай байгаад байдаг юм. Одоо би нэг хүнтэй яаж харьцсан өөр хүмүүстэй яг тэгжил харьцсан гэх юм уу. Ингээ ямар нэг сэтгэж ийн тэр сэтгүүгээр л яг байна. Тийм болохоор яг одоо нөгөө юугаараа юмыг хийж байгаа хандлагаасаа л хамаарах байх. Тэ шалгалтыг одоо ингэж нэг одоо хуулдаг хүмүүс байна шүү дээ. Тэ шалгалтыг хуулдаг хүмүүс тэгэл өөрийгөө хуулдаг л тэ. Өөрийгөө хуурдаг. Тэгэл эсвэл том бүр ингээд ажил дээр гараач гэсэн юмнуудыг хуурч ийн гэх юм уу. Тэгээ би дэлхий хуулдаг гэсэн. Би бүр супер хуулагч байсан. За надад туулахаас үр зам. Та тэгээ одоо хуулж гин үү? Одоо харин хуулснаасаа болоод би амар хэцүү байдалд орсон яг үнэ л ажилд орсон. Ойлгохгүй юм орсон. Би чадахгүй юм аяг их гарсан. Амар хэцүүсэн. Тийм болохоор одоо болохоор яг нөө 0-оос нь эхлээ сурыг. Чадахгүй гэдгээ хэлье. Би наатаа чинь чадахгүй гэдэг ингээд шууд яслын ярьслан дээр шууд хэлчихдэг. Тэгвэл бас тэгтээ өөрийгөө ухаарсан ба шүү дээ. Юун дээр ийм тоо ингээд олон бичиг харахаар минь толгойр гэдэг. Тэгээ надад тийм ажил үйл би угаасаа хийж чадахгүй байх гэх. Буруу. Шууд тэгэж тийм тий. Тэгэн гут чинь анханасаа тийм хүн хайж исэн компани намайг авахгүй шүү дээ. Тэгээ авахгүй юм чи ингээд өвлөл алслах. Тэгэхгүй би яг өө чаднаа би наатаа чи уншина гэдээ хэлээд орчих хуулахаас зам болчихгүй. Тэгэл сурдаг юм шүү. Сурахгүй яарч болно. Би бүр толгоо өвдөд гэдэг бодохгүй. Тийм. Би амар их ийм тоо асуудал хөө. Амар их үсгтэй зуралцсан ажил хийсний дараах өдөр би бүр ингээд дурстай. Амар мяарт. Тэгэхээр 10 жилдээ хууснасаа болоод одоо ажил дээр ороод юм хэцүү байсан. Тэгээд тэрнээс ихний ажилласаа ухаарад дараагийн ажлуудаа орохдоо ерөөсөө би яг өмнө хэлээл би чадахгүй. Энийг ингээд тийм. Энийг хийгээвэл би тэр чи одоо хуулах, өөр хүнээр хийлгүүлэх гэдэг ийм санаа дараа ашиглаа авчих шүү гэдэг шууд. Боддоор шууд хэлдэгвэл. Ер нь бол үнэнгээсээ л. Тэгээ одоо нэг хичээл хийж байгаа нөгөө нэг юу project management хичээл хийж байгаа. Тэгээ би угаасаа нэг хичээл ихтэй муу. Тэгээд олон тоо үсэг харахаар үсэг харахаар ингээд толгой иргэдэг. Тийм гол project management-ээс амар хүсэхтэй. Тэгээд би одоо л хийсээр л жил гарan хийж яана ерөөс дуусахгүй. Тэгээд яг нэг шалгалтын дээр угаасаа хуулмаарчгүй байгаа хуулахч угаасаа боломжгүй болохоор би яг тэрийг 100% ойлгохоос нааш шалгалтаа өгөхгүй. Тэгээд тийм болохоор ингээд тэр хичээлээ хийгээл. Тэгээд наа чиг юм одоо ханди gap гэж би үзээд байгаа байхгүй яг хараа муугаас болоод ийм ханди gap талцсан. Ийм ханди gap-гүй нөхдөд жишээлбэл хуулж байгаа л жоох ичмэр л байхгүй. Өөрийгөө муухай өмөрөнөөс. Би бол яг бүр цээжлэх бүр аргаа ядвал зүгээр ингэ цээжэндээ ортол цээжл. Давтаалаа. Гэтэ яг бас алсын одоо нөгөө урт хугацаанд бол хэрэгтэй гэж бол би зөвлөхгүй. Гэтэ яг өмнө нь бол зөвхөн момшоо өдөр шалгалтанд бэлтгэд бол угаасаа л нуруу мурууга даттал. Тэгэл яалчгүй толгойдоо ортол цээжлэл хийдэг ус сараараа 2 сараар. Тэгээ угаасаа хүн өөрийн гэсэн арга барилаа болоод шалгалтанд бэлтэж эхлүүл ирээдүйдээ ажлын байранд гараач гэсэн одоо хэрэгтэй байх нэ. За банерын дээрээс одоо тийм дүнэлтүүд одыг бол хийж болж байна. Тэгээд өөрийнхөө арга барилаа болоод тэгээд одоо өөрийнхөө бас муу өөрийгөө муу гэдэг хүлэмжшэр гэдэг байгаа шүү дээ. Хөрсөн дээрээ буу гэдэг байгаа шүү дээ. Яа. Ийм байна да. Өөр ярих юм байна уу? Байна. Одоо эцэст нь ер нь одоо манай комент дээр нэг хүн бичсэн байсан л та ингээд чи буруу ярьж байна гэдэг. Тийм би угаасаа буруу ярьж байгаа. Би угаасаа мэдээд буруу ярьж байгаа. Тэгээ албаар бүр буруу ярьж байгаа. Угаасаа. Ягаад буруу ярьж? Албаар харин тэр талаараа жоохон ярьж өгье гэж бодож байна. Хүн ямар ч тохиолдолд хин нэгэнд юм хэлэхэд тэр сонсож байгаа хүн нь хүлээж авах юм аа л хүлээж авдаг. Өөрийнхөө дотор бодож байгаа юмыг л хүлээж авдаг. Өөрийнхөө чин үннээсээ эсэргүүцэж байгаа, чин үннээсээ тэр хэрэггүй гэж бодож байгаа, чин үннээсээ тэр ямар ч падлаагүй гэж бодож байгаа хүн сонсдоггүй. Энэ угаасаа бүр ингээд батлагдчихсан зүйл. Хэрвээ миний үг, миний яриа, миний бодол чамд эвгүй мэдрэмж төрүүлээд байгаа л чи тэрийг бодсон л гэсэн үг. Хүн тархиныхаа хэмжээгээр л хүлээж авна. Хүн савныхаа хэмжээгээр л юмыг дүүргэнэ. Тэрнтэй адилхан би юу ч ярьлаа гэсэн яг чиний бодож байгаа юмыг л чи өөрөө сонсно гэсэн үг надаас. Би 100 юм ярихад
ганцхан чи одоо тэр дотроос нэг хэмээл чи дотроо амар их бодоод эмзэглэж исэн бол яг тэр чинь л байна. Ялангуяа өөртөө хүн дээр тусгаж авч байгаа бол чи өөрийгөө тийм гэж бодож исэн л гэж би боддог. Тийм бүр маш олон юм дээр ингээд батлагддаг. Тэгээ тийм болохоор би ингээд яриад идэх байхгүй. Тэгтээ яагаад яриад та тэр хүмүүсийг тэгж байгаа болохоор ярьж байгаа биш үсттэй. Тийм би өөрөө ярьж байгаа болохоор тийм би өөрөө бодоод байгаа болохоор л ярьж байна. Би бодож байгаа юмаа цэцэлмээр байна. Би бодож байгаа юмаа өөрөө ярьж байхдаа зөв бурууг нь бас ингээд өөртөө дүгнэлт хиймээр байгаа байхгүй. Тийм болохоор би яриад байгаа. Ярихгүй байна хүмүүс. Батаа хүнд сэдв ярихаар нэг тийм ингээд кринж мэрэнж гэдэг. Тийм болоод байна. Үгүй хүнд сэдв ярих хэрэгтэй байгаа байхгүй бид нар. Хүнд сэдв яар, сонин юм яар, бизнесээ яар, одоо төөгөө шиг одоо тэнийг юм яар, тийм би над чиг одоо тэнийг юм яар. Тэгээд тэрнээсээ өөрөө ухаараад энэ буруу юм байна, энэ зөв юм байна гэдэг ингээд яв. Тэр сонсож байгаа хүн чи яг үнийг хэлэхэд өөрийнхөө бас бодож байгаа юмыг л хүлээж аавна. Тийм болохоор чиний ярьж байгаа чи яг үнийг хэлэх нэг тийм падлын явахгүй. Ханд шүү дээ. Тэгээд одоо миний зааж исэн шавнар чил таны ачаар ингээд тэнцлээ надад ингээд буудаг. Тийм. Үгүй ягаад өөрөө мундаг. Миний хэлсэн юмыг өөрөө бодож исэн. Тэгэд би тэрийг нь хэлсэн болохоор л тэр хүн тэрийг ингээд бодоод ингээд сайн явцсан байхгүй. Гэтэ нөлөө байгаа шүү дээ. Үгүй байна. Ганц нөлөө л тэр хүний бодож исэн юмыг би хэлсэн байхгүй. Тэгтэл тэр хүнд буухгүй юмыг би бас зөндөөл ярьсан байгаа. 100 юм ярихад нэг нь тэр хүн сайнаар хүлээж авна. Тэр сайн юмыг угаасаа өөрөө дотроо бодоол байсан. Тэгээ тэрийг би тамаад ингээд санаандгүй зүгээр л хэлчихсэн зүгээр нэг тэр тайминг дээр. Тэгээ тэр хүн хаста энэ хүний ачаар л ачлаа гэж бодоод байгаа. Үгүй ээ. Чиний л ач. Зарим бас нөхдөд байна. Та ингэснээс болоод одоо миний хүүхэд одоо муу юм болчлаа. Өөрөө одоо ингээ Япон явах хүсэлгүй болчлаа гэж ашиг. Япон явахгүй ч гэж нийж ашиг. Үгүй нанаа өгч угаасаа Япон явмааргүй байсан юм аа. Тэ? Таал Япон явуулна гэдээсэн болохоор танаа өгөхөд танд үгүй гэж хэлж чадахгүй л заа гэсэн. Би тэгтэл нөгөө тэр хүүхдийн дотроо одоо үгүй би Япон явмааргүй би Америкт очиж сурмаар байгаа. Энэ Японоос ядаргаатай орн гэж бодож исэн. Тэр бодлыг нь би хэлчин гот тэр хүүхд чинь энэ багш хэлсэн үний юм бэ гэж бодоод байгаа байхгүй. Яг ч хүн өөрийнхөө бодол тэгэл өөрөө ингээд хариуцлагатай. Өөрийнх нь хариуцлага шүү дээ бүх юм те. Яг зөв. Яг зөв. Тийм болохоор энэ подкаст чиг ингээд олон хүмүүс өөрийнхөө хүссэн юм яриас гэж бодоод байгаа. Эсвэргээрээ хэрвээ тэр нь хэцүү байгаа бол манай подкаст орж ирээ ярьчих гэдэг. Би тэр боломжийг бүр олгоод байгаа шүү дээ. Над руу холбогдоо бит хоёрлоо холбогдоо комент дээр би танай подкаст орж ярмаар байна. Одоо манай нэг тэр сонсогчдоо айгүй урт юм бичсэн би бүр баярлсан шүү дээ. Би бүр гайхсан шүү дээ. Тийм гоё. Ямар гоё юм бэ бүр хүлээж одоо авч те. Анхны комент яаж яа гэдэг чинь айгүй гоё байхгүй. Тэгэхээр би тэр хүнийг жишээлбэл альбан ёсоор урмаар байна. Манай подкаст орж ирээ гоё. Өөрийнх нь тэр удаан ботсон бодлоодыг тэр олон одоо жил ажигласан ажиглалтуудыг бас ярьж өгөөч ээ. Тэ? Тэр таны бодол, тэгээ өөрийн бодол өөртөө зөв ярих хэрэгтэй. Тэрэн дээр нь хүмүүс эсэргүүцчихэл тэр хүмүүс ижлэгийн ботсон л байна. Гэтэ одоо бид хоёрын ярьж байгаа хүмүүс одоо 100% итгэж болж байна, 100% эсэргүүцэж болж штэ. Яг зөв. Тэгээд гол нь яг 100 ингээд итгэхгүй өөрөө чинь ингээд хамааралтай учраас ингээд одоо бид хоёр худлаж ярьж иж болох учраас ийм одоо чинзүртэй одоо ямар нэг юм сонсохдоо заавал ингээд яагаад энэ хоёрын зөвөө буруу юу? Тэгээд зөв ярьж байгаа юм шиг хүмүүс ярьж болдсон штэ. Ингээд энэ хүн ингээд үнэхээр зөв ярьж энэ мундаг юм чинь зөв ярьж байгаа гэдгээс биш одоо радикал сэтгэх хэрэгтэй шүү гэдэг юм дээр бас илүү ач холбогдлох хэрэгтэй юм санагдав. Бид хоёрын яриаг сонсоод итгээл те. Ингээд шүтээд байгаа л тэгээ угаасаа та яг одоогийн улсын хурлын гишүүдийг сонгосон байх шүү дээ. Хэрвээ сонгосон ба шүү дээ. Саад хүмүүс чинь биднээс одоо те илүү ярьдаг хүмүүс байгаа шүү дээ. Энэ дэлхийд биднээс илүү одоо өөрчлөлт хөлдөлдөг хүмүүс байна. Netflix дээр одоо тийм юунууд бас зөндөө байна. Докюментариунууд хүн хөлөгдсөн. Яа тийм болохоор тэгээд айлуулах одоо нэг радикал одоо зэрэг одоо Монголоор юу гэдэг юм бэ? Би одоо марчаад байгаа юм. Хэрсүү байх хэрэгтэй шүү. Тэгээ яг хөө бид хоёр бол тэгэл өөрсдөндөө байгаа мэдлэгээрээ л айлуулах ингээ мэдлэг танарт ингээ мэдлэг өгөх гэж л бас хичээж байгаа гэх юм. Тийм. Би бол мэдлэг өгөх гэж байгаа. Би бол мэдлэг биш би зүгээр санаа өгөх гэж. Санаа юу? Би санаа бодлох гэж бас хайшин зүгээр айлуулах ингээд одоо олон өнцгөөс нь л харуулах зорилготой гэх юм уу. Тэгэл өөрийнхөө дотор амар их бодлоо бодогдсон тэр бодлуудыг л дандаа ярьдаг. Амар их бодоод идэг. Тэгэл тэрийг л ярьдаг. Би болохоор таны одоо ярьсан юмнууд чинь айлуулах ингээ хүлээж аваад за энэ өнцгөөс нь ийм юм байна, тэр өнцгөөс нь тийм юм байна гэдэг одоо нэг талаас нь одоо харж ярих хичээгээд идэв. Тийм. Бас яг гэдэг.
За ер нь бол тэгэл тиймэрхүү л байна да. Одоо. Тэгэхээр дараагийн дугаард магадгүй таач орж магадгүй. За тэгээд бас нэг юм сануулхад манайхан таад маань subscribe дараарай. Тэгээд бид хоёрын одоо орж байгаа бүх эпизодуудыг тий дугааруудыг цаг алдалгүй үзэх боломжтой шүү. Тэгээд лайка дараарай. Бас комент хүсснээрээ бичээрэй. Ер нь бол ингээд их чөлөөтэй интернет гэдэг чинь амар гоо сайхан. Их чөлөө шүү дээ. Их чөлөө шүү дээ. Яг юунаас найддаг. Хин ч чамаа юу гэж хэлсэн яг үндэ ямар ч падгүй. Намайг хин юу гэж хэлсэн ч падгүй. Би чиний ч юм надад падгүй гэж байна. Гэтэ тийм болохоор Виторио та heden комент бол падтай. Падтай шүү. Би бол уншаад айгүй тийм serious гоё уншиж хүлээж авдаг. Айгүй гоё байт. Айгүй гоё ингээд одоо бид хоёрын YouTube page-ийн яг гэдэг чад ингээд таатай холбоо тогтоох гэж л та бас тий нэг төрлийн. Тийм болохоор чамтай тий. Чамтай ингээд тийм болохоор чи subscribe дараарай. За мундаг дарчлаа. Баярлалаа. Дараагүй дудлаа дараагүй шүү дээ. Дарчгаа. Дарахал хэрэгтэй. За тэгээд ингээд дуусах уу та. Тэгээ дараагийн дугаараар одоо өөр газраас өөр хүмүүстэй магадгүй болцсон. Тийм тий. За тэгээд дараагийн дугаарт уулзлаа түр баяртай. Баяртай. Чао. Хороо. Зяц. Баярлалаа. Йоо, ийм бүр